Эрдэнэс Монгол компани бол Монгол улсын төрийн өмчит уулуурхайн компаниудыг нэгтгэсэн хамгийн том нэгдэл юм. 19,000 гаруй ажилтнтай 31 охин компанитай тус нэгдэл уулуурхайн салбарыг зөв, шинэлэг, олон улсын туршлагад үндэслэсэн менежментээр удирдан зохион байгуулж, үр ашгийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засагт дөрвтэй дэмжлэг үзүүлж буй хамт олон билээ. Монгол улсын экспортын орлогын 30 орчим хувийг, валютын нөөцийн 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж, улс их орныхоо нийгмийн эдийн засагт томоохон байр суурийг эзлэн ажиллаж байна. Эрдэнэс Монгол компани төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн стратеги бодлого, хяналт, удирдлагын гол механизм бөгөөд Монгол улсын төрийн өмчит уулуурхайн компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Төлөөлөн удирдах зөвлөл нь хараат болон хараат бус гишүүдээс бүрддэг бөгөөд хараат бус гишүүдийг нээлттэй сонгож шалгаруулалтаар томилдог. Сүүлийн жилүүдэд төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд шинжилэл хийж хараат бус гишүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн бөгөөд компанийн ил тод байдлыг сайжруулж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг мэрэгжлийн болгох зорилгоор төрийн төлөөдийг хэрэгжүүлэгч 6, хараат бус 5, нийт 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхэм танд Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагын багийг танилцуулж байна. Мөнх цэрэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, засгийн газрын хэрэг хэрэглэх газрын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга. Цэнгэл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, засаглал, нэр дэвшүүлэх хорооны дарга. Ерөн үлзий төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, цалин, урамшуулал, гүйцэтгэлийн хорооны гишүүн. Санжаад орж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, аудитын хорооны гишүүн. Анар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, аудитын хорооны гишүүн. Жавхлан Баатар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, эрсдлийн удирдлагын хорооны гишүүн. Нацагд орж төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, аудитын хорооны дарга, цалин урамшуулал, гүйцэтгэлийн хорооны гишүүн. Оргодол төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, аудитын хорооны гишүүн, засаглал, нэр дэвшүүлэх хорооны гишүүн. Гэрэлма төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, цалин, урамшуулал, гүйцэтгэлийн хорооны дарга, засаглал, нэр дэвшүүлэх хорооны гишүүн. Энх цэцэг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, эрсдлийн удирдлагын хорооны дарга, цалин, урамшуулал, гүйцэтгэлийн хорооны гишүүн, аудитын хорооны гишүүн. Эрдэнэс Монгол компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар мөнх цэрэн ажиллаж байна. Тэрээр засгийн газрын хэрэг хэрэглэх газрын салбарын бодлого зохицуулалтын газрын даргын албыг мөн хашиж байгаа бөгөөд эдийн засгийн салбарт олон жилийн туршлагатай нэгэн юм. Түүний удирдлагад Эрдэнэс Монгол компани нь засаглалын шинжилэл, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эрдэнэс Монгол нэгдэл бүтцийн өөрчлөлт, бодлогын өөрчлөлт, шинжилтүүдийг хийгээд бол яг үндсэндээ 2 жилийн хугацаа өнгөрч байна. За өнгөрсөн хугацаанд бид компани засаглалыг олон улсын засаглалын кодекст нийцүүлэх, бодлогын шинжтэй, дүрм журмын өөрчлөлтүүд гэдэг олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эрдэнэс Монгол компани төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн стратеги, засаглал, хяналтын бодлогыг тодорхойлж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Эрдэнэс Монгол компани төлөөлөн удирдах зөвлөлт бол 66-34 харьцааг 49-51 болгож өөрчилсөн. Энэ нь хараат бус гишүүдийн тоог бол нэмэгдүүлсэн гэсэн үг. Альва шийдвэрт бол бид нар хараат бус гишүүдийн дуу хоолойг бол илүү сонсох боломжийг олгосон гэсэн үг. 2022 онд компанийн дүрм шинжлэгдснээр төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах өөрчлөлтүүд орсон юм. Үүнд төлөөлөн удирдах зөвлөлийн 51%-ийг төрийн төлөөлөл, 49%-ийг хараат бус гишүүд бүрдүүлнэ. Энэ нь улс төрийн нөлөөллийг бууруулж, мэрэгжлийн хараат бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн хараат бус гишүүдийг нээлттэй сонгож шалгаруулалтаар томилох бөгөөд энэ нь компани засаглалын ил тод байдал, мэрэгжлийн төвшинг нэмэгдүүлэх зорилготой юм. Төлөөлөл удирдах зөвлөлд бол салбарын чиглэлийн төрийн байгууллагуудаас бас төлөөллүүдийг урьж оролцуулсан уулуурхай, эрчим хүч, сангийн амж гэдэг ч юм уу тийм. Эрдэнэс Монгол нэгдлийн энэ төлөөлөл удирдах зөвлөл хамгийн ачаалттай ажилласан төлөөлөл удирдах зөвлөл байж магадгүй. Хэлцэж байгаа шийдвэрүүд маань улс орны үйл ажиллагаанд
нөлөө үзүүлэх үс ийм дандаа шийдвэрүүд байдаг. Хариуцлагатай шийдвэрүүдээр дандаа төлөөлөл удирдах зүйл чиглэл удирдамж гаргаж тодорхой шийдвэрүүдэд баталгаажуулж ингэж явсан. Эрдэнэс Монгол компани төлөөлөл удирдах зөвлөлөөс яг нэгдлийн хэмжээнд дагаж мөрдөх 12 бодлогын баримтчгийг баталж нэгдлийн хэмжээнд нэг хэлээр явдаг байх энэ тогтолцоог бол хэрэгжүүлж эхэлж байна. Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд баримтлах бодлогын дараах баримт бичгийг батлан гаргасан байна. Үүнд эрсдлийн удирдлагын бодлогын баримт бичиг, нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, хүний нөөцийн бодлого, нэгдлийн бэлэгдэл тэмдэг хэрэглэх ашиглах журам, төсөл төлөвлөх хэрэгжүүлэх үнэлэх журам, төлөөлөн удирдах зөвлөлийн хороодын ажиллах журам, дотоод аудитын дүрмд нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулан баталлаа. Эдгээр бодлогын баримт бичгүүд батлагдсанаар Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх, аливаа учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, нэгтлэн бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагыг уул уурхайн үйл ажиллагааны бүртгэлийн залчимд нийцүүлэн, санхүүгийн бүртгэл хяналтын тогтолцоог бэхжүүлэх, нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн мэдээллийн нэгдсэн санг бий болгон чадварлаг, өндөр бүтээмжтэй, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлэн ажиллах суурь нөхцлүүдийг бүрдүүллээ. Компани тухай хуулиар төлөөлөл удирдах зөвлөл бол дэргэдээ 3 хороотой байдаг. За энд бол цалин урамшууллын хороо, аудитын хороо, нэр дэвшүүлэх хороо. За тэгэхээр бид нар бол компани засаглалынхаа хүрээнд эрсдлийн удирдлагын хороог бол шинээр байгуулсан. За энэ хүрээндээ бол эрсдлийн бодлогын баримтчгийг бас 2024 онд баталж авсан. Эрсдлийн бодлогын баримтчгийг гаргана гэдэг маань бид нар компани болгон дээр эрсдлийн үнэлгээг хийдэг болсон. Үнэлгээнийхээ дагуу цаашид аль эрсдэл өндөртэй байгаа компани дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ бол тодорхойлж чаддаг болсон. 2024 онд төлөөлөн удирдах зөвлөл дэрэгд эрсдлийн удирдлагын хороог нэмж байгуулан хороодын ажиллах журмыг шинжилэн баталснаар аудитын хороо, засаглал нэр дэвшүүлэх хороо, цалин урамшуулах гүйцэтгэлийн хороо, эрсдлийн удирдлагын хороо гэсэн 4 хороотойгоор ажиллаж байна. Ингэснээр төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргалтад дүн шинжилгээ бүхий мэргэжлийн санал дүгнэлт өгч ажиллах харилцааг улам сайжрууллаа. За миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд Эрдэнэс Монгол нэгдлийн тузын хараад бус гишүүн, за түүний дотор аудитын хороог ахлан ажиллаж ирсэн. Аудитын хороо нь нэгтлэн бодох бүртгэл болон санхүүгийн тайлан, санхүү хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, худалдан авалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, дотоод аудитын тогтолцоог бүрдүүлэх, хөндлөнгийн аудитортай хамтран ажиллах чиг үүрэгтэйгээр 6 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Томоохон бодлогын бичиг баримтуудыг чиг үүргийнхаа хүрээнд батсны дагуу мөн хяналт тавих чиг үүргээ бол хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдлийн хүрээнд хяналт тавих чиг үүрэг бол аудитын хороо, за тузын дэргэдэгт дотоод аудитын газар албаар дамжиж бол хэрэгждэг. За туз бол эдгээр хяналтын тогтолцоог, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дан ганц дотоод аудит бол төвлөрсөнгүй. Нэгдлийн хүрээнд дотоод хяналтын тогтолцоог бид нар зөв зохистой удирдан зохион байгуулах ёстой гэдэг байр сууриас бол хандсан. За ингээд нэгдүгээр шугамыг хяналт болох гүйцэтгэх захирлын шууд удирдлаганд ажиллаж байгаа дотоод хяналтын нэгж бүтцийг, хоёрдугаар шугамыг хамгаалт болох төрөлжсөн нарийн мэргэжлийн хяналтыг, за мөн гуравдугаар шатны хамгаалт болох дотоод аудитыг нэгжүүдийг бол байгуулсан байгаа. За мөн эдгээрийн дүрм журам ажиллах чиг үүргүүд зааг ялгааг харуулсан дүрм журмуудыг бол баталж мөрдүүлж байна. Яг одоогийн байдлаар би төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх цалин урамшууллын хорооны дараагаар ажиллаж байгаа. Цалин урамшуулалт гүйцэтгэлийн хороо нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй нэгдлийн хэмжээний хүний нөөцийн бодлого, цалин урамшууллын бодлогыг тодорхойлох, гүйцэтгэх, удирдлага болон эрх бүхий албан тушаалтанд олгох цалин урамшууллын дээд хязгаарыг тогтоох, санал боловсруулах, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал, гүйцэтгэл суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг үнэлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. За нэгдлийн хэмжээний үйл ажиллагаа түнд хяналт тавих, зардлын нэлээд том багц бол цалингийн сан болон урамшуулалттай том багц байдаг. Тэгээ энэ дээр бид нэр тодорхой ойлгомжтой стандартуудыг за нөгөө талдаа яг цэвэр байгууллагыг удирдах, үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь хүмүүсийг ямар үйлдэлийг зөв гэж бид нар дэмжих юм, ямар үйлдэл нь өөрөө хийгдэхгүй байх ёстой юм бэ гэдэг дээр бол айгүй тодорхой ойлгомжтой бодлогууд буюу дүрм журмуудтай байх ёстой гэж ойлгодог. Түүний нэг нь гүйцэтгэлийг үнэлэх
журам за гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн дотроо ямархуу байдлаар томьёологдсон бэ гэдэг асуудалтай шууд холбоотой. Төзийн дэрэгдэх хороо учраас зөвхөн эрх бүхий албан тушаалтнуудын цалин урамшууллын одоо хязгаар нөгөө талдаа энэ одоо чухал албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн гүйцэтгэлийг бид нар хэрхэн яаж дүгнэх юм бэ? Үнэлгээний үзүүлэлтүүд айгуу тодорхой ойлгомжтой болох зүгээс нэлээдгүй чармаалт гаргаж ажилласан. Би яг Эрдэнэс Монгол нэгдлийн Эрдэнэс Монгол компанийн төлөөлөл удирдах зөвлөгийн хараад бус гишүүнээр 2 жилийн хугацаанд ажиллаж байна. За энэ 2 жилийн хугацаа бол их онцлогтой ийм цаг хугацаа байгаа юм. Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрсдлийн удирдлагын хороонд 3 гишүүний бүрэлдэхүүнтэй эрсдлийн удирдлагын бодлогыг шинжилэн сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, эрсдлийн тайланд дүгнэлт өгөх, эрсдлийг удирдах, болзошгүй эрсдлийг тодорхойлох, бууруулах, хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Монгол Улсын засгийн газраас энэ Эрдэнэс Монгол компаниг уул уурхайн Эрдэс баялагын компаниуд, төрийн өмчийн компаниудын нэгтгэсэн нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ийм томоохон одоо ийм бодлогын шийдвэр гаргасан. Тэгээд тэр бодлогын шийдвэрийг нь хэрэгжүүлж эхлэх цааш нь одоо хөгжүүлэх ийм одоо онцгой ийм цаг үе байлаа. Тэгэхээр энэ цаг үе дээр нь бол тэр одоо нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах тэр шинэ бодлого стратегийн хүрээнд ажиллах энэ гол ажлуудыг энэ 2 жилийн хугацаанд бол нэлээд хийсэн. За энэ ажилд бол одоо хувь нэмэр оруулж ингэж хамтран ажиллаж ирсэн маань бол нэлээд ийм түүхэн чухал ийм цаг үе юм. Эрдэнэс Монгол компани төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус гишүүний хувьд аудитын хороо, засаглал нэр дэвшүүлэх хороонууд үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө санал бодлыг хэлж гаргаж байгаа шийдвэрт тусгуулж ирлээ. Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн засаглал нэр дэвшүүлэх хороо 3 гишүүний бүрэлдэхүүнтэй компанийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх, бодлого дүрм журам, тэдгээрийн өөрчлөлт, шинжилэлт, хэрэгжилтэд хяналт тавих, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, тавигдах шаардлагыг тодорхойлох, нэр дэвшүүлэх, тэдгээртэй байгуулах гэрээний нөхцөлийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийг үнэлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Эрдэнэс Монгол нэгдлийн одоо компаниудын үйл ажиллагаа ялангуяа одоо уул уурхайн олборлолт, боловсруулалт, Бриталийн гүн боловсруулалт дээр бол онцгой анхаарал хандуулж ажиллаж ирлээ. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд бол одоо хамгийн том компани болох Эрдэнэтийн одоо баяжуулах үйлдвэр, Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд бол одоо Монголын эдийн засгийн бас тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг энэ компани одоо үйл ажиллагаа дээр бол бас нэлээд анхаарал хандуулж ажиллаа. За мөн одоо оюу толгой компани 34% эзэмшиж байгаагийн хувьд бол Эрдэнэс Монголын зүгээс хараад бус гишүүний хувьд бол оюу толгойд Монголын талыг төлөөлөл удирдах зөвлөлд ажиллаж байгаа гишүүдэд өдөр төмж чиглэл өгөх ажил дээр бол уул уурхайн чиглэлээр бас нэлээд зөвлөмж саналыг өгч ирсэн. 2024 оны байдлаар төлөөлөн удирдах зөвлөлийн хороод нийт 24 удаа хуралдаж 52 хэлцэг асуудлын хүрээнд 35 санал дүгнэлт гарган ажилласан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023-аас 24 оны үйл ажиллагааг өнгөрсөн 21-ээс 22 онтой харьцуулахад хурлын тоо 2-оос 3 дахин, шийдвэр гаргалтын тоо 1.7-оос 5.3 дахин тус нэмэгдсэн байна. Нэгдлийн хэмжээний засаглалд маш олон том зүйлүүд шинээр орж ирсэн гэж бодож байгаа. За хамтын удирдлага өөрөө тэг шудраг хүн болгонд ойлгомжтой тодорхой байх ёстой. Тэг хамтын ажиллагаагаа ингэж тодорхой ойлгомжтой болгохын тулд бодлогын бичиг баримттай дүрм журмууд нь өөрөө нэлээд тийм
ойлгомжтой. За ямар ч тохиолдолд дүрм журмынхаа дагуу шийдвэр гаргадаг байх асуудал өөрөө сайн засаглалын нэг чухал зүйл байдаг. Тэгээ энэ хугацаанд 23-24 оны ерөн гүйцэтгэлийг ингээ харахад бид нар 7 бодлогын бичиг баримт, 5 эрх зүйн баримт бичгийг гаргаад тавьсан. За хамтын ажиллагаа, тэр хамтаараа шийдвэр гаргах тогтолцооныхоо суурийг бол хангалттай сайхан бэлтгэсэн. За одоо энийг аягүй сайхан хэрэгжүүлээд дараагийн төвшинчлүүгээ акц төвшлийг гаргаж ирэх юм болцоотой ийм сайхан цаг хугацаанд яг одоо явж байна. Эрдэнэс Монгол компани маань экспортын орлогын 30%-ийг, валютын нөөцийн 80%-ийг бүрдүүлж байна гэсэн үг. Уул уурхайн чиглэлийн төрөмчт компаниуд бол экспортын орлогын 30%-ийг бүрдүүлнэ гэдэг чинь цаана 70% хувьшил бүрдүүлж байна гэсэн үг. Гэтэл бол валютын нөөцийн 80%-ийг энэ компаниуд бүрдүүлж байна гэхээр бол бид нар ямар их хувь нэмэр оруулж байгааг бол одоо энэ тодорхойлох ёстой. Одоо олон улсын санхүүгийн зах зээл бол одоо ийм хэлбэлцэж байгаа. Энэ үед бол засгийн газараас Эрдэнэс Монгол компанид одоо 1 их 80 төгрөгийн нэмэлт орлого олох үүргийг өгсөн. За энэ хүрээнд бол одоо гүйцэтгэх удирдлагын төвшин дахин компаниудтайгаа хамтраад бол шуурхай үүрэг даалгавруудыг бол хэрэгжүүлээ явж байна. Тэгэхээр бид нар бол нэгдлийн хэмжээнд зохион байгуулагдах нь бол одоо ийм үр дүнтэй юм а гэдгийг бол би хэлхийг хүсэж байгаа юм. Тэгээ хувь хүнийхээ хувьд одоо хараад бус гишүүнийхээ хувьд энэ хийсэн одоо энэ 2 жилийн ажлын үр дүнг бол дотроо бол айгүй үнэлж байгаа. Яагаад гэвэл өөрөлдвөл дүрм журм өөрөө тодорхой ойлгомжтой байхад бичих нэг хэрэг байдаг, хүмүүст ойлгуулах нэг хэрэг байдаг те. Тэгэхээр нөө хэрэгжилтэнд ороод одоо тал талдаа группийн охин компаниудын хүрээнд ч байна, манай толгой компани хүрээнд ч байна, төзийн хэмжээнд ч тэр за магадгүй бүр манай Монгол улсын бид нартай хамтарч ярилцдаг оролцогч талуудын хүрээнд ч тэр бидний баримтлаг зарчмууд айгүй тодорхой болцсон. Тэгээ эхний үр дүнгууд одоо ойрмогхон буюу хамтын ажиллагаа маш нэгт, дээрэс нь үр дүн үр ашиг нэлээд өндөр гарч ирэх боломж бол сайхан бүрдчихлээ гэж үзэж байгаа. Монгол Улсын засгийн газар Эрдэнэс Монгол компанид цахим шилжилт хийх, бие даан засаглах, хууль эрхсэн орчныг бүрдүүлэх замаар төрийн өмчит компаниудад реформ хийх зорилт тавьсан юм. Энэ нь үндэсний баялагын сангийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод болгоход чиглэгдэж байна. Иймд Эрдэнэс Монгол компани болон түүний төлөөлөн удирдах зөвлөл нь үндэсний баялагын сангийн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах гол бүтэц бөгөөд Монгол Улсын байгалийн баялагийг үр ашигтай ашиглах, ирээдүйд хадгалах, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын иргэн бүрд байгалийн баялаг бийг хүртээх энэ баялагын сангийн тухай хууль бол одоо энэ удирдлага зохион байгуулалтын хүрээнд бол батлагдсан. Энэ болгон маань бол энэ нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлж одоо санхүүгийн удирдлагын нэгдсэн системд шилжснээр бий болсон үр дүн гэж шууд харж байгаа. За энэ бол цаашд бол ингээд стратегийн орд газрыг тай холбоотой хууль тогтоомжууд хэрэгжээд эхлэхээр дан ганц нэгдлийн бүрэлдэхүүн биш одоо бусад одоо хууль заасан аж ахуйн нэгжүүдээс ч гэсэн байгалийн нөөцийн тодорхой хувь хэмжээнд бол иргэдэд хүрэхийн үйл таалгыг бол нээж өгсөн гэдгээр бол онцлог юм аа. За энэ хуулиар Эрдэнэс Монгол компани бол орлого төвлөрүүлэгч компаниар бол тодорхойлогдсон. За тэгэхээр өнөөдөр одоо Монгол Улсын иргэн бүр байгалийн баялагын үр өгөөжийг хүртэж иргэн бүрийн дансанд одоо энэ орлогуудыг бол төвлөрүүлж орж байгаа. За ямар ч тач бид нар 2024 онд бол 500 тэрбум төгрөг, 2025 онд мөн 500 тэрбум ингээд 1 их 80 төгрөгийг бол Эрдэнэс Монголын нэгдлийн компаниуд бол хоримтлын нэгдсэн сан төвлөрүүлсэн байна. Эрдэнэс Монгол компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь үндэсний баялагын сангийн бодлого, хяналтыг хэрэгжүүлж, төрийн өмчит хөрөнгийг зах зээлийн зарчимд нийцсэн үр ашигтай хэлбэрээр удирдах, хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэж байна. Тэдний хичээл зүтгэл нь зөвхөн компанийн дотоод засаглалт төдийгүй баялагын үр өгөөжийг иргэдэд хүргэх, тогтолцооны төлөвшөлд бодит хувь нэмэр оруулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Шударга, ил тод, мэрэгсэн удирдлага энэ бол зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн Монголын хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт. Бид үнэт баялагаа зөв удирдах чадвал зөвхөн эдийн засгийн өсөлт төдийгүй нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарт шууд эергээр нөлөөлөх боломж бүрддэг юм.